Сайхан хон жигүүр амраан сангийн даллайд чуулган үеэр тэнгис талын сүрэг бэлчин тэнгэрийн задас шиг тоосрон байдаг хөвч ногоон уулын хангай хөшгөн өмнө талын хангай очим цэнхэр говийн хангай утган За сайн байцгаана уу. ICC-ийн мэнийг үзэж байгаа эрхэм үзэгчдээ энэ өдрийн мэндийг хүргэе. За мөн баяр наадмын мэндийг дэвшүүлье. За намайг Бүжнэ гэдэг. Би Өвөрангай аймгийн Төвөрг суманд төрж өссөн. Одоо уран бүтээлээ хийгээд явж байгаа юм уран бүтээлч хүн байна. Ер нь цэцэрлэгээс эхлээд дуулсан. Цэцэрлэгт анх 1994 онд хамгийн анхныхаа уралдаан тэмцээнд орж байлаа. Тэрнээс хойш ер нь бол тасралтгүй дуулсаар ирсэн. Тэгээд одоо яг тэр сонирхлоороо тэр дуртай зүйлээ тогтмол хийсээр яг өнөөдрийн хүртэл ингээд уран бүтээлээ хийгээд дуулаад явчихна. Өөрөөрөө одоо угсаа өөрийн гэсэн уран бүтээлүүдээ хийхээс өмнө яг ганц нэг олон түмэнд хүрсэн хүний сэтгэлд хүрсэн сайхан дуунуудыг дуулж бол клипийг хийж гаргачихсан. Тэгээд яг хамгийн анхны уран бүтээл гэх юм бол Монгол Улсын хөдөлмөрийн Батар ардын уран зохиолч Тэнгэрийн одоо Бүрөвдөрж гэж мундаг хүний шүлгээр бүтсэн Өөр ханган магтаал гэж дуу байдаг. Тэгээд тэр дууга яг нь уран бүтээл эхэлж байгаа хүнийхээ хувьд нутаг орноо магтан дуулсан одоо бас нэг бэлэгдлээ бодож ер нь бол энэ дууг хамгийн анхлан дуулсан. Тэгээд Өөр ханган магтаал маань яг л тэр утгаараа нутгийнхаа одоо ивэл уул ус сайхан багтаж энэ дуу маань их сайхан хүнд хүрсэн гэж боддог. Өөр ханган магтаал дууг ер нь бол өмнө нь яг тэр дуучин дуулж ирсэн гэсэн дуучин байхгүй. Энэ дууг анх дуулах саналыг бол миний уран бүтээлийн бүхэл одоо продюсерыг хийдэг. За тэгээ хөгжмийн хариулга ямар дуу дуулах санаачлагыг одоо зөвлөгөө өгдөг. Яг миний төрс ах байдаг. Ган зэрэг гээд бид нар нэг Өөр ханган нутгийн үйл ажиллагаан дээр дуулах гээд намайг ирээд нутгийн тухай дуу байвал дуулаад өгөөч гэдгийгсэн. Тэгээд тухайн үед чинь би дөнгөж уран бүтээлээ эхлэх гээд одоо яг зорилго тавьсан ямар дуу их үү, ямар сэдвээр дуулах уу гэд яг тэр үед манай ах ийм нэг хуучны Өөр ханган магтаал гэдэг ийм дуу байдаг шүү дээ. Энийг дуулчих гээл яг тэр дорн надад хөгжмийн хариулгыг хийж өгөөд тэгээ би тухайн үедээ сонсчоод ямар сонин одоо нэг юм хуучны л нэг юм магтаал нэг юм өрөөлийн юм шиг дуусан. Тэгээд яг нөгөө ахынхаа өгнөөс гартгүй чинь тэгээд хөгжмийн хариулгыг хийгээд өхөр дуулсан. Ер нь өөрөө дуулаад ирсэн чинь тэгээд үгүй бас дэжгүй болчмоор ч юм санагдаа. Тэгээ бүр аль бие осны бүр дуулаад нутгийнхаа сайхан үзэсгэлэнтэй байгалуудаараа яваад клипийг хийж дүрсжүүлээд тэгээд олон түмэнд одоо хүргэсэн. Хүмүүс яг үгийг бодох юм бол Өөр хангайханд л зориулсан юм шиг те зөвхөн л Өөр хангайг магтаад байгаа юм шиг боловч хүмүүсийн яг нэг хүлээж авч байгаа сонсож байгаа тэр хандлага юм уу хүлээж авч байгаа сэтгэл нь их сайхан юм байлээ. Яг л би Өөр хангай нутгийн хүн биш хэрнээ энэ дуун дуртай гэдэг ч юм. Гэхдээ ер нь монголчууд ч нөгөө үг аялгаунд их татагддаг дуу сонсоход одоо бид нар ч гэсэн ус нутгийн сайхан дуу, Баян онгорын сайхан дуу гэл ингээл ер нь мэддэг штэ дуулаад яг л тэрнтэй ижлэх Өөр хангай магтаал маань заавал Өөр хангай гэхгүй ер нь бол ямар ч нутгийн бүх хүмүүсийн тийм сонсох дуртай дуу болсон байна лээ. За тэгээд тэр дундаа гарсныхаа яг одоо клип цацагдж эхэлснээс хойш зөвхөн одоо Монголдоо гэхгүй өвөр Монголд маш их дуулагдсан. Тэгээ өвөр Монголын бүр Монгол сургуулийн бас л дуу хөгжмийн хичээл дээр нь бас яг энэ дуу аль биесээр заагдаж хичээл дээр нь бүр заагдсан. Ийм сайхан гоё бичлэгнүүд ирдэ штэ надад Өөр хангай яг энэ дууг хүүхдүүд ингээ өвөр Монгол хүүхдүүд үгийг харцсан дуулж байгаа. Тэгээ яг хичээл дээр нь бүр заагдаж байгаа тийм аюу гоё бичлэгнүүд ирдэг байхгүй. Тэгээд би өөрөө яг хаанч очсон яг нэг өөрийнхөө дуучдж өөрийнхөө дуулна штэ. За би Арангууд очлоо, Булганд очлоо. Мэдээж өөрийнхөө уран бүтээлүүдээс тухайн одоо ямар баяр дээр очиж байгаа, хорин дээр очиж байл хоримтой холбогдтой сайхан ерөөлийн те сайхан дуугаад болчихно. Араас нь би заавал Өөр хангай магтаалаа дуулдаг. Ер нь Өөр хангай магтаалыг дуулахдаа одоо нөгөө аялгау яг тэр хүний аялгау гэсэн нөгөө тодорхой яг нэг хүн байхгүйсэн учраас Жанцан дороогаасаа асууж ер нь бол энэ дуугаа дуулах юм нэлээд их ярилцж байгаа дуулсан. Тэгээд Жанцан дороогаа хэлснээр бол одоо ардын дуу гэдэг бол нөгөө ард түмэн дундаас ам дамжин гарсаар байгаа дуулагддаг дуу шиг магадгүй энэ Өөр хангай магтаал яг л нэг юм хуучны ерөөл магтаалаар амнаас ам дамжин одоо гарсан байх магадaltaй. Тэгэхээр зүгээр ер нь бол шүлгийнхаа одоо яруу найрагчаар зөвхөн тамгалагдаад явах нь бараг зөв юм уу да гэж хэлсэн. Тэгээд миний яг анх клипээ төрсчүүдэд гарахтаа
яг нөгөө дууныхаа автор төр ч гэсэн зөвхөн одоо Монголын хөтөлбөрийн Баатар артын өрн зохиолч Тэмрийн Пүрэв дөрж гэж хүний шүлэг гэдгээр явждаг. Бямбатхан ч өөрөө манай сумын бид нар чинь нэг нутгийн хүмүүс аахгүй. Тэгээд бүхийн талаар ойлголт байхгүй. Ер нь сонирхож зорж үздэг байсан. Тэгээд яг нөгөө сумаас маань ийм бүх барилдаж гин гингүүд тийм үү ямар залуу ингээл хамгийн анх бол тэгж ерөөхдөө бүхийг үздэг болсон гэх юм уу. Тэгтээ манай нутгаас манай аймгаас бол олон сайхан улсын цолтой бүхчүүд байдаг. Найз нар маань байдаг. За Бямбатханы хувьд гэх юм бол яалтчгүй сүүлийн үед бол тэр дундааштай ер нь бол Бямбатханы бичлэг болгоны артаар өрөн гамхтал маань явдаг. Тэгээд тэр бол бас сайхан бид нар бол нэг нутгийн хүмүүс дээрэс нь нөгөө фэйсбүүкээр одоо явж байгаа хүмүүсийн ингээ комментуудын хаяа харахаар бүчнэгийн дуулсан Бямбатхан гэдэг нэртэй дуу. Бараг одоо бүр тийм нэртэй болсон байлээ. Тэгээд яг энэ бол их сайхан л да нутгийн гоё ивэл багтаад нутгаа сайхан магтж байгаа ялтчгүй л өөрөнгөө сайхан бүх дуучаа хоёр нэг юм хоршсон юм яваад байна. Монголчууд ч нөгөө амны бэлгээр аштын бэлгээ дууддаг. Тэгээд магадгүй яг энэ сайхан хүмүүсийн өрөөлөөр манай нутгаас тэгээд сайхан улсын цолтой бүхчүүд маань цолоо ахиулсан. Тэгээд цолгүй бүхчүүд магадгүй цол нэмсэн ийм сайхан одоо жил байх бах гэж итгэж байгаа. Тэгээд нутгийн сайхан уул ус маань өргөлж ивээгээд энэ сайхан дуу магадгүй цэнгэлтгэд дуулагдахыг үгүйсэх арга байхгүй. Энэ нэвтрүүлэгтээ ярилцлаганд урьсанд танаа хамт олонд маш их баярлалаа. Тэгээд уран бүтээлээ хийж эхэлж байгаа бид нар шиг одоо хүмүүсийн хувьд бол мэдээж бидний хамгийн гол зорилго зүйл бол маш сайхан уран бүтээлүүдийг хийгээд олон түмэнд хүргэх. Тэр хүргэхийн тулд ямар сувгаар яаж хүргэх гэдэг бол тухайн өөрөө бас маш их зүйлийг бодно. Тэгэхээр ICC-ийн үзэж байгаа энэ үзэгчдэд ч гэсэн магадгүй өрөнгө магтаал дуу мэддэг гэрнээ ямар дуу чинь ямар хүн дуулаад байна гэдгийг яг одоо үзээ сууж байгаа хүмүүс донд мэдгүй юм байсан бол бас намайг мэдэх нэг зүйл бас болж байна. Тэгэхээр та бүхэнд бас маш их баярлалаа. Тэгээд аймаг сум одоо олон сайхан газар дэлгэр сайхан зам болоод үнэхээр сайхан баяр наадмын өдрүүд болж байгаа учраас тэгээд бүх сайхан хүмүүс эрүүл их байж нөгөө хотол олноороо дэнж хотод сайхан наадаарай гэдэг шиг бүгд нээрэнд нь баяр наадмын мэндийг дахин хүргээд сайхан наадаарай гэж хэлье.